За сайн байцгаана уу манай 5:30 подкастын маань ээлж дугаар ороход бэлэн болсон байна. Тэг өнөөдрийн маань дугаарт ард түмэн классик сайхнаа гэж мэддэг инх сайхан ах маань ирсэн байна. За өдрийн мэнд. Өдрийн мэндээ. Өдөр юм уу орой ч юм одоо нэг тэгтээ хүмүүс хитэж үдчихэж магадгүй шүү дээ. Ерөнхийдөө би ажиллаа тараад ирсэн болохоор бас ерөнхийдөө өглөө өдөр аль цагт үзэж байгаа л та бүхэндээ бас энэ өдрийн орой өглөөний бүнд нүргийа. За тэгээ манай сайхан ах маань Солонгост ирээд за ерөнхийдөө бол миний хувьд бичлэгүүдийн бол рилүүдийн үздэг тэгээ сайхан ах юм баг фэн ч юм уу тийм хүн байгаа. Тэгээд контент рилүүдийг бол тогтмол оруулдаг. За анх энэ рилийг санаа ер нь яаж гарсан бэ? Яагаад энэ рилүүдийг хийх хүссэн бэ? Ер нь Монголд байхдаа ерөнхийдөө зөв үзэл бодлын янз бүрийн тий. Би нэг урлагийн салбарт байдаг. Урлагийн салбарч гэлтгүй ингээд бидний цалин бол одоо яг хаанаач хүрхгүй байна тий. Тэр нь төсвийн тодтголтой мэрэгжлийн урлагийн байгууллагууд эмч цагдаа гээл тий. Тэгээ ерөнхийдөө юм өөрөө зүгээр гэдэг юм дугаа байж чадахгүй тий. Болохгүй шүү дээ. Нэг л юм болохгүй байгаад байна. Залуучууд юу болоод байгаа юм бэ яагаад. Тэр нь ковидос эхэллээ. Ковидын бусд одоо нөгөө энгийн одоо ковидын дараах гэж нэг юм үе гарчлаа шүү дээ тий. Ковидын өмнөх нь бол ингээд болоод идэг гэсэн байгаа байхгүй зүгээр болоод идэг нь хангалттай сайхан биш. Нөгөө нэг энэ тэнд одоо яваал одоо би ч нөр дөрөв дуулаач мэрэгчлээ. Тэнгөт ингээд энэ тэнд халтуур хийгээч юм нэг цалингаа бол орон ерөнхийдөө мэддүү шахуу тий. Зээлэндлээ явж идэг. Тэр яг зүгээр дөрөв театрт ажилладаг. Нийгмийн даатгал төлдөг. Тэр цалин бол үс юм ч хүрхгүй гэдэг дээр үс эвлэрсэн. Яг нэг өөр газруудаар одоо юу гэдэг нь тий хөтөлгөө хийх дуулах ч юм уу тий. Ийм байж байгаа л гинт ковид гараад бүх юм 20 дөрөв цалингаар амьдрах шаардлагатай болон гайхаж эхэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр үед хийдгэл байсан л ковидын дараах үед ч юм уу тий хөл арай гайраггүй болсны дараа. Тэгэл Солонгост ирэл 2 хоног ажиллаад тий яг авсан мөнгөө цалин руугаа шилжүүлсэн чинь манай сарын цалинтай тий бүх юм шимтгэл эмтгэлээ хасаад сарын цалинтай тэнцэж яхад нь гайхаад тэгээд ерөнхийдөө нэг бичлэг хийсэн байдгийг. Тэр нь жоохон яг тэр бичлэгийг чинь би бас үзчихлээсэн л яг тэр бичлэгээс чинь ах ямар мундаг ах вэ гэдэг тухайд бодчихлээсэн. Тэгээ Солонгост ирээд хэр удаж чинь тэгээд нууц өвшөл тухайн үед таныг Монголд ажиллаж байхад яг дуучны цалин хэд байсан бэл? Би одоо яг ирээд 3 жил 3 сар 3 сар болж байгаа юм байна. Ерөнхийдөө манай театрын цалин одоо төрийн үйлчлэгээний байгууллагын төвсгөл янз л та. Гэхдээ 1-200 мянган төгрөгөөр хилдэлцдэг. Миний яг гар дээр ирдэг цалин 750 мянган төгрөг. Гар дээр ирдэг. Тэрийг 2 хувааж авна. Одоо бүгсэн мөнгө аванс гэж авдаг шүү дээ. Нөгөө ихэнх сар 15 хоногт ингээ 2 хувааж авна. Тэгээ нөгөө тэр мөнгө бол угаасаа амьдрал төрөлцөх боломжгүй. Бид нар их дасан зохицох чадвар сайтай байна л да. За энэ болохгүй бол тэр юм хийгээд уялдаа холбоотойгоор тий. Тэгэл чадвар өндөр гэдэг шиг. Тий. Яг үнэжсэн. Бид нар бол нэг цаг хугарын байдал тэгээд стресс уур амьсгалтай болохоор хаач дасан зохицох чаддаг ингээ тий. Тийм шүү. Одоо энэ усад ч гэсэн ингээл ерөөхдөө ингээд 50-60% яг нэг би хар ажил их дургу. Ер нь бол одоо яг юм хөдөлмөрийн бор ажил гэж ярьдаг байхгүй жоохон зөөлрүүлж байгаа. Тэгүн дээр би бас хар ажил их дургу байхгүй. Тэнгүүт энэ дээр ер нь ямар үгийн гаргалгаа байвал зүгээр юм бэ гэж бодож байгаа. Хар ажил ш. Биений хүчний ажил гэж хэлэх юм. Тийм бие хүчний. Давхар би бас ярьдаг нөгөө нэг цалинтай фитнес ч гэдэг юм уу те хөдөлгөөн ч гэдэг юм уу. За давхар нөгөө нэг энэ улс ерөнхийдөө нөгөө хөдөлмөрч арт юм гэх юм уу те. Одоо хөдөлмөрийн орион гэж ярьдаг шиг тэгээ бүхэн л ингээд юм хийж байгаа. Одоо эдний 60 70 80-тай өөрчлөлт мэдтэй яг зэрэгцэл ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Тэр чинь ажил дээр 60 70-тай өгнөртэй ажиллаж чадахгүй байх гэдэг. Яг үндэ тэр хүмүүс насыг бодох юм бол тэр хүмүүс аваа л тийм шүү дээ. Монгол тэр настай хүмүүс юу хийж байгаа л гэдэг. Тийм шүү. Бид нарт одоо нөгөө нэг ачаагаар нэг юмдаал дууддаг шүү. Тэгээ галдуу ингээд 60 70-тай өгнөр ирдэг шүү. Тийм. Тэгээ зарим нь ингээд машинаач барьж чадахгүй ч яах вэ жоохон бойтоглох ч юм ингээл харангуут магадгүй би бидний оронд байсан бол яг тэгэхээр маш хөнгөн шингэн байдаг тий. За Солонгост
Ирээд ер нь тухтай байгаа юм ямар санагдчих. Одоо 3 жил идэж байгаа сарцсангүй уучраа олдсон байгаа юм байна шүү дээ. Тэгээ Солонгосын таалагдж байгаа ер нь за энэ бас байвал болох юм байна гэдэг зүйлийг дайлж. Тэгээ ажиллаа хийгээд хөдөлмөрлөж явах нөхцөлд те зөв ажилтай байгаад хөдөлмөрж байгаа нөхөд одоо нөө тухтай байгаа нь одоо жишээ нь зам байна те нөө нийтийн унаан байна, метро байна. Ямар ч үед цагаа ингээл яг зүгээр би одоо тэнд очихын тулд хэдэн цагт очино, тэнд очино гэдэг ямар төвггүйгээр очих нь маш таатай. Тэгээд аюулгүй байдал хүнд суртал ер нь бол маш багатай. Тийм шүү. Яг юм. Тэгээд рилнүүдийн хувьд таны рилнүүд ч надад аюу таалагдаад байдаг байхгүй. Тэгээд Instagram, Facebook алгоритм хийж байгаа. Тэр алгоритмыг та аюу сайн ойлгоцсон хүн юм шиг санагдаад байт юм. Өдөрт ер нь 1-2 бичлэг хийвэл ер нь одоо автоматар тэр таны бичлэгүүдийг чинь дэмжиж өгдөг гэдэг. Таар өдөрт 2 бичлэг хийгээд байна уу? 1 2 өгдөө нэгийг бол ерөөсөө алдахгүй. Хоёрдугаар нөгөө би ч одоо нэг саяхан 100 мянга боллоо л да. 3-4 хоног юм. Тэнгүүт ингээд харахад ч гэсэн урамтай. Нэгдүгээр би өөрөө тэрнтэй дуртай. Хоёрдугаарт бас 20% нь бас юм ойлгож байсаа гэж ингээд юм одоо нэг агуулга оруулдаг. Ерөнхийдөө залуучууд маш их хичээж байгаа шүү. Энэ усыг зорьсноор тий хичээж байгаа. Яг надтай адилхан хэдэн мянгаараа байгаа. Би бол яг нэг яг л нэг дийлэнх одоо оюутан залуус энтер гэдэг чинь арай өөрөөр яг нэг ажлын төвшөнд ирсэн баггүй. Нэг бизнес биш тий. Яг явандаа ингээд дагагч нэмтгэхэргээр ингээд аливаа зүйлд нэг энийг яриад өгөөч, энийг рекламадад өгөөч тий. Тэгээд эхэндээ очих нэг сошиал чи тийм амар гэж мэдгүйгээр хаамаагүй юм хийдэг байсан бол одоо өөрөө судалгаатай юм дээр орох нь маш чухал гэж. Анхны өөр чи нөгөө хүн үзээд ингээд таалагдаад байна гингүүт нөгөө судалгаагүй өөрөө судлаагүй мэдгүй юм аа ингэж ярьж тэгээд өөрөө нөгөө сэтгэл хөдлөлөөр амар хандж байгаад одоо л ерөөхдөө муу санаатай болсон л гэж бодож байна. Сошиал бол үнхийг бол үнэхээр ингэж жаад нэг юм гэхээр бүр аимшигтэй шүү дээ. Тий. Одоо ингээд гарч ирэхэд бол айгүй хугацаа хөдөлмөр ороод байгаа мөртлөө унахтаа бол ерөөсөө маргааш бид нэр байхгүй болох тэр босгосон юм бол. Одоо миний нэг бодтой одоо энэ контент үзэж байгаа хүмүүс сошиал дэжтэй маш анхааралтай хандахгүй бол шүүлтүртэй гэж яриад байгаа шүү дээ. Ингээ хандахгүй бол бид нэр яаж ч хуурч болох байхгүй. Би өөрийгөө юу хийж ярьж байгааг мэдэхгүйгээр хүнийг ингээд хохирох ч юм уу те. Тэгвэл манайх нэг юм сошиал бас итвэх бол ингээ үзэж байгаа мөртлөө маш юг шүүлтүрлөө юм уу те тэр шууд харснаар ойлгож юм уу. Тэ бид нар бол болоогүй юм билээ. Ерөнхийдөө ингээд бодоход ардчлал болвол надаас нэг 7 ах ардчлал гарч ирээ. Тэгээд тэр донцож байгаа өгчлөгийн явал ингээ явж байгаа бид нар бол технологи машин болоод гар утасны хэрэглээ тэгээ маш хурдтай нөхцөлд ингээд анхааралтай байхгүй бол болоогүй юм байлээ. Бид нар тэнхтэй биш байгаа байхгүй. Бид нар хэрэглээ нэвтрээгүй тий ингээд яг шинхэн дээр байгаа гэж юу нь ойлгож. Тэгэхэд одоо ингээд өндөр хөгжилтэй орнууд чинь одоо энэ чат GPT тий хүнийг аим муухай залах болгож шүү дээ. Тийм шүү. Юм уншихаас илүүтэй ингээд чат GPT-гээс асууж одоо гоё харагдаж байж магадгүй ирээдүйд амар тийм маш том хохирол гарч магадгүй байх гэж имэдэг шүү дээ. Монголоос сошиал үзэж байгаа хүмүүс дээр хэр ер нь сөрөг комментэд орж ирж байна. Сөрөг коммент гал шүү дээ. Ер нь сөрөг коммент бичин чат бичин тэр. Гэхдээ хамгийн одоо тоохоо байцсан. Хамгийн аимханууд нь тэгээд ингээ сошиалаар бичиж. Ингээ сошиалаар бичгтэй ядчих тий сайхнаагаараа биш болдоогоороо биш те нэрээ нууцсан тийм хүмүүсийн юмыг хараа за тэгээд тэрийг бараг байжсэн зүгээр юм. Ягаад тэгэхээр нөгөө нэг инженермент гэдэг юм чи өсөж тийм тэр би зөв хэлж байна. инженермент чиглэлээр тийм юм чи нэмэхэд би ч Facebook-ээс мөнгө авах гоё. Тийм үү? Тий. Facebook-ээс чинь би сард нэг $100 авцаа. Өө тайгуу өндөр авт юм шүү. Тий. Тэгэхээр зарим ингээд үзэж чахад ингээд би яагаад ингэж өнгөд авчих гэнэ
Миний үзэж байгаа бичлэгийн дундор реклам гаргах систем байна. 3-4 секундын. Тэр ингээд дуусаад тэрийг ингээд дуустал нь үзэж байгаа хүмүүс ингээд Facebook-с ч ингээд цент ч юм уу цент зарим хандлттай бичлэл $20-30 ч болох магадлалтай. Тийм байдгийн байлээ. Тэгэхээр Instagram-ийн олон дагч хүмүүс бол бэрнээс илүү болж байгаа. Тэгэхээр би гайхаад идэх байсан байхгүй. Тэрийг зөндөө аваад утцсан хүмүүс байсан байгаа. Би саяхан мэдчихэж байгаа байхгүй. Би одоо нэг сүүлийн 6 сар бол ерөнхийдөө Facebook-с ингээд цалинжиж гэх юм уу? Таны дээр ингээд реклам гаргаж болох уу гэдэг. Тийм тэрний хөсөлтөй өнгөдөд ингээд янз бүрийн байгууллагынхаа юм ингээд дансаа олчих шүү дээ. Тэгэхээр чи Facebook-ээс олж байгаа чи YouTube сувг ажиллаж байгаа. За мөн Instagram бас сайн, TikTok сайн гэдэг байгаа. Тэгэхээр миний ганц одоо мэдээллийн ганц идэвхтэй байдаг нь Facebook. YouTube сууг энэ төр хийгээд нэгдүгээр заавчаалга, хоёрдугаар тэр дээр яг дайр хийч гэж бодохгүй байна. Тэгээд энэ чинь өглөө гараад орой ирж болох шүү дээ. Тэний бичлэгнүүд харахаар нэг олон ангит кино үзээд байгаа юм шиг сүлтээ санагтаад айгүй олон үзэгч нартай болцсон юм шиг харагдчихлээ. За манай сайхнаа ч өнөөдөр хэдэн тоонд гарч ийн да. Монгол байгаа хүмүүсийг Исаны талаар тавраг бичлэгээ саргаа сургалтаар гэж болчихлоо шүү дээ. Гадагийн юндаа л гэл барыг бүгдийн заагаад өгсөн юм шиг. Яг нэг юм заахгүй л зүгээр хүмүүс чи хараад мэдээ энэ ийм байд юм байна гэлтэй гадагийн юндаа л ч юм. Тэгэхээр би нөгөө тогтсон саамжлал байхгүй. Ерөнхийдөө бол ард түмний солонгос одоо ард түмний хүү гэдэг гэх юм уу те ингээд зүгээр олонтойгоо байх дуртай би. Нэг саамжлалд орох 2-3 газар орж үдсэн. Яг нөгөө бусад цагаараа шүү дээ одоо би ингээл би ч өөрөө дуучин хөтлөгч болохоор нэг хүний арга хэмжээ те бүгдийн төрсөн өдөр тэгээд тэмдэглэлт баярууд те усны найр 100 хоног энэ төр гэл ингээд өдөө явах мох шаардлага гарна. Нөгөө тэрэндээ явах гэхээр нөгөө саамжлалт байж байгаа юм чинь надад дундуур нь хайж яваад иж болохгүй. Хамгийн гол нь би ч өөрөө олонтой байх дуртай. Тэгээд ингэж явж иж өөрөө энэ тэрнээсээ кайф авдаг. Та баг амардгүй юм шүү. Гэт сошиал дээр харахаар чинь ажилгүй өдрөө ч гэсэн дугаараа бичээд маргааш ажил гарна гэж бичсэн байдаг. Тэгээ маргааш нь ажил гарцсан л явуулчихлаа. Тэр нь бол би тийм амар ажилсыг болоод ч юм уу хэмжтэй биш үү. Яг тэр бинд яг яах гэж ирсэн мэлээ. Нэгдүгээр би санхүүгийн асуудалтай болчиход ирсэн. Маш том асуудалтай гэх юм одоо юу юм. Тэгээд юмнууд ингээд давхарлагдаад байдсан шүү дээ ингээд. Тэгээд ингээд давхарлагдсан. Тэнгүүд тэрнээс асуудлаас гарах нь одоо ковид үед баларцсан баггүй одоо би нэг хувийн бизнес интернет чадвар маань ковидос болоод дампуураад тэгээд нэг санхүүгийн асуудалтай болонгууд тэрийгэ цэгцлэгэнд бол тэгээд нэгдүгürt ажлыг нэг тийм хүнд ажил байж гэсэн би үдсэтэй өдөр байлаа л тэгэл өнгөрөөл тэгэл өглөө босоход шал өөрөө баг ядардаг юм уу сэтгэл зүгээр их баг ядардаг. Хамгийн сүүлд та хизээ яг амарсан бай. Ерөөсөө арахгүй одоо бусад ажлын юмнууд биш яг гэртээ амарсан. Ажил болохгүй тэгэл амарна шүү дээ. Ямар ч арга байхгүй шүү дээ. Эсвэл хизээ амарсан. 2 хоногийн өмнө одлоо ирж байна. Нэг амралтыг ингэж ойлгож болно. Би одоо нэг арга хэмжээнд очиж шүү дээ. Тэр нь надад жаргалтаагаар амар. Тэгтээ давхар нөгөө нэг үзүүлэлцлэгийг үзүүлж байгаа шүү дээ. Ингээд юм хөтлөх. Тэгэхээр амралтууд байгаа надад. Дуулж хуурдах юм дээр яг нэг чаддаг юм аа. Ингээ хийгээд явж байгаа тэр үед бол амралт тэрийг ажил гэж бод ерөөсөө арахгүй. Тэгээ оюуны хөдөлмөр гэж явж байна. Яг тэр хоолоогоо тархиа ажиллуулж байна л гэсэн. Түүнээс л ингээл юу юугүй л тэр ажлыг гэдэг нь зарим тийм боломжгүй шүү дээ. Заримдаа би өдрөөлг ажилтаа байна гэж байх боломжгүй байхгүй. Энд чинь ажил багтаа сар гэж байна. Улаантай өдрүүдийгээд яг яах гэх юм шүү дээ. Тэ? Яг улаантай өдрүүд бол Lisa Center бол явж л байдаг. Яг нөгөө сошиал жоохон хандлттай болохоор ингээд тэнд гараад өгөөч энд гараад өгөөч өдрөө биччихэл баг ингээд дүүрчдэх заримдаа. Тэгээ яг үнэхээр ингээд би ч өөр ингээд анализ хийн штэ ингээд нөгөө байн гардаг найзууд дугаа ингээд таньдаг монголчууд руу ярингуут ингээд манайх тэдүү хүртэл амарсан тэдүү хүртлэнгүүд нь би нөгөө хөлбраа өөрөөр төвшүүлээ реклам ч юм уу тэр юмнуудын өдрүүдийг ингээд тавьдаг болохоос өдөр болгон ажилд гараад байна гэж хараад байт юм шүү. Үгүй шүү дээ. Тэгэл яг л адилхан босдын жишгээр явж байгаа. За одоо хэдүүлээ гадаад амьдарч байгаа эх орноосоо хол амьдарч байгаа. Тэгээд хүн болгоны дотор бол эх орондоо амьдраад гоё гэр бүлтэйгээ элэг бүтэй амьдрахыг гэж боддог л байхын дага амьдарч байгаа гэсэн. Тэгээд 10 жилийн дараа сайхна гэдэг хүн өөрөө ямар төсөлж байна.
одоо надад энэ ирсэн нь бол маш том сургамж. Өөртөө ажиллах би ер нь яг ямар хүн бэ гэдгээ олж авсан маш баяртай мөчүүдийн нэг цаг хугацааны асуудал. Тэгээд яг эндээс би болохоор өөрийгөө бас нэг хувь дотор хүн талаасаа нэлийн хөгжүүлж байгаа. Ерөнхийдөө ингээд сэтгэлгээгээр би маш олон хүмүүстэй уулзж байгаа шүү дээ. Маш олон хүмүүстэй уулзж байхад би энд ирсэндээ маш их баяртай байгаа. Ингээд за өөрийгөө нэг сориод үсчлээ тий. Болох юм аа болохоос нь болохгүйг нь үрдэл хичээсэн юм. Тэгвэл би өөрийгөө нэг жоохон өөртөө ажиллаад ерөнхийдөө чи улам хичээхгүй болвол чи одоо би Монголд байжсэн бол яаж төшөөлшүүл байна л да эсвэл нэг юунда байрандаа л байгаад байсан баг. Тэгэхээр энд ирснээр би өөртөө өөрийнхөө би бизнеслогтойгоо тэмцэж जैन тий. Өөрийгөө хөгжүүлдэг. 10 жилийн дараа бол би нэг өөрийн гэсэн контенттэй тэгээ нэг бусдад манлайлах үзүүлэх мэдээллийн чанартай тэрийг хөгжилтэй байдлаар би өөрөө их дуртай нэг лектор ч юм уу болох юмсан. Ер нь олонний өмнө тайзан дээр л байхыг боддог. Хүүхд байхасаа л тийм юм байсан. Тэгэл тэрнийхээ дагуу дөрөв дуучин болоод дөөр гэдэг энэ сайхан урлагт яг тасралтгүй 18 жил ажиллаад тэгээд нэг юм хүний нэг юм хөвслийн нэг юм байдаг ш нэг жоохон шамтрах үе юм ингээ гараад яг хэцүү байх үедээ энд ирсэн байхгүй. Тэгээ хэцүү байх үед бинт өөрийнхөө одоо хоёр гараар хөдөлмөрөөр те биеийн хүчээр ингээд асуудлаа шийдэж байгаа гэж ойлгож байна. Ирүүнд ч юм уу ер нь хэцүү байна гэдэг нь тийм хэцүү биш. Одоо чамайг болом сайжруулах дараагийн төвшөнд гарах бурхнаас өгсөн бэлэг гэд бас ярьдаг л дээ. Хэцүү байлаа гэдэг тэрэн дээр хэцүү биш. Таныг улам ингэ сайжруулад илүү сайхнаа гаргаж ирсэн юм шүү дээ. Илүү сайжруулсан. Тийм. Би яг бас магадгүй яг чиний хэлдгээр бурхны нэг тийм өгөгдөл ч юм уу эсвэл яг хүний нэг циклийн үеийн одоо өмнө 3 жилийн өмнөх жилүүдэд таарсан. Тэгэл хүн очроо болохгүй ингээл те байх үе дээрээ тэгэл хамгийн сүүлийн гаргалгаа найз маань за чи нэг солонгос яваад үзэхүү гэдэг. Тэгээд нэрээ тгийгээд тэгэхээр маш их юм хурдан болцсон л доо ингээд. Ковид үед ч юм уу гэл ингээд тийрцэн явж байгаа ш дийлдэж штэ тэгэл яах вэ энэний үрийг яах тэрний үрийг яах энд яах хүүхдээ яах гэрүүлээ яах ихнэр яах вэ гэл тэгж байгаа л энд ирээл би хүмүүст итгэл найдвар төрүүлж байгаа штэ за энэ солонгос дээр ч мөнгө олж байгаа гэл тэгэхээр би ингээд энд бол хөдөлмөрлөж чадах юм бол энэ хүний хөдөлмөрийг үнэлэх юм байна гэж ойлгоод ерөнхийдөө одоо хүртэл тэгэл нэмцэж 3 жил. Энд ч ч урсаал өнгөртийн дөө ер нь цаг хугацаад. Ер нь урсаал өнгөрч байгаа. Тэгээд Монголд очиод юу хий гэж бодож байгаа. Хэзээ ер нь Монгол гоцоо гэж бодож байна. Яг нэг ойрхоноо өнөө маргаштай чинь бодсон юм алга. Тэгтээ ер нь бол байгаа. Монголд очиод эндээсээ бас өөрийн гэсэн нэг брэнд ч юм уу тий нэг юм үүсгэсэн бодсон юм байна. Тэрийг очиод Монголд очиод өөрөдөө бол яг урлагийн чиглэлийг юм хийн. Ер нь бол контент чиглэлээр юм хийх төлөвлөгөө гарах цаа нэг хувийн бизнестэй болох ер нь хүн болгол тэгж боддог. Тэгэхээр бодсон юм байна. Тэрийг бол ерөнхийдөө судалгааны ажлууд хийгдсэн. Тэрэн дээр одоо нэг үгдийн одоо нэг жоох ахаад жоох хийчих юм бол магадгүй тэр маань боломжтой. Тэр нь бол контент тэгээ тайзныхаа амийг ерөнхийдөө нэг ярих комедианч гэх юм уу те ер нь тэр чиглэл рүү ер нь явъя ч гэж бодоод өөрийн чинь нэг юм спешиал шоутай ч гэдэг юм уу нэг тийм нэвтрүүлэгтэй ч юм контенттэй л ер нь л одоо контент ер нь бол рили нэг тийч контент хийж байгаагаас ялгаагүй шүү дээ. Контент гэрэгдэр гэдэг юмар явж байгаа. Тэгээд нэг Монголд очиод урлагаараа заавал яваасай л гэж би бол хүсэж байна. Ер нь та бол 100%-аас урлагийн хүн шиг надад санагддаг шүү дээ. Тийм яг тэр би өөрөө ч тэрийг мэдсэн. Ерөнхийдөө би бол өөр тайзан дээр байх хэрэгтэй юм байна. Тэгжээж өөрөө би тэрнээсээ хааллаад шүү дээ. Нөгөө нэг сэтгэл зүгөө хаалдаг. Үнтэй юм ярьж яаж үнтэй ингэж санал бодлоо тайзан дээрээс тэгээд эднэрт бас нэг жоохон ч гэсэн одоо энд ажиллаж байгаа хүмүүсийнхаа стрессийн тайлах тэгээд давхар дуулах энэ угсаа миний ажил юм байна гэдгийг би маш олон юм хийсэн л дээ юм.
Энэ бол миний ажил юм байна гэдгийг олсон. Энэ зургийн энэ Солонгост байгаа нөхцөл бол би өөртөөгөө л их ярилцах. Өөртөөгөө л ажиллах. Тэгээ илүү ихийг хүнд бас мэдээсэй гэдэг. Энд бол нэг амархан мөнгө олдохгүй шүү. Тэ? Өглөө ингээ нартай уралдана. Эзэн хаана юу ч хийж явах юм бэлээ. Тэ? Тэгэхээр одоо манай оюутан залуучууд энэ дэхөр мундаг шүү дээ. Үнэхээр тийм ухаалаг сургуулийн хажуугаар ажиллаад тэгээ хичээлдэг. Би оюутан одоо ингээл үзэж байгаа залуучууд хэлдэг байхгүй. Хичээл хамгийн гол нэгдүгээр шүү дээ. Тэгэл зарим нэг дүүнэр мөнөртэй хаа би ингээд одоо жолон шалалт өгөө 5 тонн бариад тэгэл ИСА-ыг тийм нэмгээ юу гуцаад байгаа юм гээл те. Халаараа чэнат одоо яг чамд мөнгө хэрэгтэй болж болно. Боловсролтой маш сайн зарцуулж одоо энэ сурсан сургуулаа нэг мэрэгчлээ сайн эзэмшээрэй гэдэг юм дээр ерөөхдөө зөвлөгөө өгөхийг хичээдэг шүү дээ. Тийм нэрээ дүүнэр айгүйх бэдэ шүү дээ. ИСА-ны нэг тимтэй болоод тэмжаан болоод нэг бараг одоо сургуулаа төгсөж зорилго нь энэ тэгж ИСА их зорилготой болох гэдэг юм шиг. Тийм тэгээд өнөөдөр манай монд байгаа монголчуудын хандлагууд нь эмэгтэйчүүд нь ингээл нэг тийм шиг дан ч юм уу те дэлгүүр тэгэл нэг юм даатгал ингээл юм ажил хийгээл ингээд эмнэлэг гэл ерөнхийдөө ажиллаж байгаа байхгүй. Тэнгүүд нэрхтэйчүүд нь бол за нэг карго тэгээд юу ИСА байна. Тэгээ нэг юм тэгэхээр гой бизнес хийгээд явж байгаа залуучууд тэр үүсгэж байгаа юм биш. Гой залуучууд ингээд манай зөндөө байгаа шүү дээ. Тэ ингээл карго ажиллаулдаг. Тэнгүүд нөгөө нэг арай өөр одоо ингээ визгүүгээр байгаа шүү дээ. Визгүүнүүд нь бол энэхээр гарах хэрэг байхгүй тий. Хэрэгсэж гарах хэрэг байхгүй ингээд өөрсдөө ингээд яг вакуумжуулцдаг. Тэнгүүдний хүн ингээд одоо хөдөлгөөнөө ч юм уу ингээ хориод эхлэхээр гэл ингээл буруу улам л дотгошоогоо ингээл болоод тэгэл нэг утас үзнэ. Тэгээд ажил гэр CEO гэдээ би ярьдаг. Манайх ч ерөөхдөө ажил гэр CEO болсон. Ажилдаа явна. Ажил тарж ирлээ CEO-ийн гадаа нэг юм л иргэн дөрөндөө эсвэл Монгол шигдэн билээ хаяа ол ичээл гэртээ ол ичээл утсаа үзэлэнгүүд нөө мэдээлэлээс бол хүмүүний нөө юу амар имзөглчих واخ. Ирхчлөөгөө өөрөө давхар хязгаарлаад ингээд тэгээд нэг хохирогч маягаар ингэж хандж байгаа юм болов уу гэж. Эцээ бас нэлээд анзаараад хараад байгаа тийм сэтгэл зүйн асуудлууд дээр аюу манай эрэгтэй хүмүүс тулгараад байгаа юм шиг харагдтыг энд амьдарч байгаа. Монголд ихнэр хүүхдэн байдаг энэ ч ирээд харалцсан. Тэнгүүд хүүхдүүд нь тэнцээ том болоод идэг. Явж болохгүй. Тэгээд ихнэр гэр бүлээсээ салах тохиолдлууд чинь ер нь аюу байгаад идэв. Тийм хүмүүс ч байна л та. Тэгээд тэр хүмүүс тэр одоо та сэтгэлийн жоохон дэм болгодог ч юм уу эсвэл зөвлөгөө ч юм уу. Дэм гэхээр яг та зүгээр одоо ерөнхийдөө хүн чинь нөгөө хүн харилцаанд орж иж тэгэхээр болж игэл өөрийнхөө Монголд юу чаддаг байсан. Одоо юу чадж байгаа мундаг ш манай ах нар залуучууд энэ. Тэгэхээр ер нь болж игэл нөгөө алкохолны төрлийг ер нь баг байлгахгүй болвол манайхан ч нөгөө юу гэдэг ш. Нэгдүгээр хямдхан юм аа дэлгүүр. Харин тий уснаас хямдхан байгаа шүү дээ. Дэлгүүртэй хямдхан байгаад байна. Хоёрдугаарт ингээл 4-5-аар парагцуулаад ингээл тэм дундаа л эргэжидэг. Тэгэл миний эргэн тойрон ч гэсэн би ч гэсэн ингээл ах нартай энэ янз бүрийн зөндөө найзалдаг. Ялангуутл ингээл нөгөө өглөөний сага ижирчл оройн вэсагаа л яриад байдаг тий. Тэгэл тэнгүүт ингээл тэр чинь ингээд нэг юм өнөөдрийнх ингэж ярлаа өнөөдөр итэн тоон гарлаа гэл нөгөөдгөө л яриад байгаа. Эвгүй санагддаг. Хайрын одоо хугацаа өнгөрч байгаа. Тэгээ асуудлаа шийдчихэл байгаа л да ингээл мөнгө олоод тэнгүүтээ нэг ийм тойрогт орчоо нэг ярьж байгаа яриач нэг юм харьцагнаас гарч өгөхгүй. Тэнгүүтээ ингээд нэг мэдээлэл авахгүй байгаад тэгээд яг гар утсан зурмаараа хараа авж байгаа. Тэгээд зарим нь ингээл халанц үед миний документ бичдэг ч юм уу, акигийн документ бичдэг ч юм уу тий. Тэгэл заалгадаг, доромжилдог тий. Энд байгаа ирчүүд маань ерөөхдөө бол хит их өөрийгөө хайрцаглаад байна удаа гэж. Өөр бидний өөр гой подкастууд, өөр гой мэдээллүүд тий. Харьцангуй монголоор их гардаг болчлоо шүү дээ бол хайвал тий. Байгаа. Тэг үзэх юм гоё үзээд яг хэрэг болж игэл алкохолны талыг ер нь багасгах. Би ч өөрөө уух дуртай. Уудаг. Гэхдээ ингээд ажлыг юусэн маргааш нь ингэж салгардуулдаггүй, өөрийгөө ядраадаггүй. Тэ. Тэгээд маргааш би машин барих болвол би одоо өөрийгөө
мэдэн шүү дээ. Яах ингээд хоёр би энэ дээр юм ууцсан болов за тэгээ болсон ингээд зогсоо чаддаг байгаас гэж боддог. Тэг манайхан ч нөгөө маргааш нэг хүн дээр ажил барьчаад тэрийг гарна ингээл заа 2 бие авч 3 бие авч 4 бие авч гайгүй өнгөт за би маргааш үсээ яаж чагаад босно гэдэг ингүүт л пак гэл тийм тохиолдол маш их шүү. Маш их. Тэднийхээ буянгаар би ч бас заримдаа их ажилтай. Ажилгүй үед бол яг өглөө зав буянгаар ихээр хонж буян чихгүй л юм уу хайлчлаа. Бид нар маань ингээд яачлаа ангуут ингээд би марзагнаал тэгдэх. За юмыг ажидгүй банкудсан хүмүүс байх юм бол би байгаа шүү гээл те. Би юу нөл ингээл ажлын зармаараа оруулна штэ. Тэнгүүтлээ энэ нэг нөхөр байнга л ажил гооч нэг самсалд орчдөг юм багтаа. Гэхдээ чи миний амьдралаар амьдарч байцаагүй чи миний гутлыг өмсөөс би чиний гутлаар ч гэсэн гутлыг ч өмсөө чиний амьдралаар амьдарч чадахгүй шүү дээ. Бүх хүн өөр өөрийн зам зүйлд болцсон байгаа. Тэгээд яг би өөрөө ингээл нэг хол явах 3-4 хоног явах шаардлага гарна ингээл хөдөөд ч юм уу тэгээ одоо бусаан ч юм уу мокбуу ч юм уу улсаан ч юм уу ингээл явах болно. Тэнгүүд би чинь тэрэндээ явахын тулд бас тэд нартайгаа ярилцаад бас цалин өлсөө тохирж байгаа шүү дээ. Тэр чинь бас миний ажил байхгүй. Тэгээд тэр ажлаа хийгээд явгууд нэг газар орчихоор ингээл нэг ирээл яах гэдэг нь мэддэхгүй те. Тэгэл багсаагүй ингээл яж би тэрэндээ өөрөө дуртай болохоор нэг саамшилт орохыг ерөнхийдөө боддгүй. Ер нь тэгээд яваа сурчлаа. Тэ. Тэгээд нөгөө шинэ хүнтэй танилцаж, шинэ хүнтэй мэдээлэл солилцож тэгээд нэг юм уулзаад нэг өдрийг гоё надтай ажилласнаар гоё хөвгчлөлтэй байхасаа гэж боддог байхгүй ингээд. Би ч гэсэн тэр хүнд нэг гоё ихтгэл найдвар урамч юм уу те. Тэгэл би тэндээс юм сурж байгаа байхгүй те. Ашгай гоё олон юмыг сураад тэгээд нэг хүнээс нэг хүнд ингээд дамжихаараа магадгүй би ахаад нэг хүүхдийн дөрсөө өдөртөөр ч юм уу ингээд очин гэл олонтой байх тусам ч юм маш гоё. Таны маргааш ажилд гарна гэж зар тавихад тэр нь залгадаг уу? Яг PC-с хараад ч юм уу? Залгаа штэ барьсан юм уу те. Таних хүмүүс үү? Тий. Би нөгөө энэ нүүдэлчин янз бүрийн группт би байха болцсон. Тийм. Тий. Яг тэгэхээр ингээд юм аим гайхалтай стресстэй байна. Гайхалтай хүнийг доромжилж чадчихээн. Зөв намайг ч биш би ч бас хангалттай одоо ингээд нэг тийш авцсан шүү дээ. Одоо ихэд бол 1-2 жил бол авцсан. Одоо л надад тэр сонирн биш. Хүний ингээд доромжилж байлгүй тийм үү санал нэг байна ч гэдэг юм ингээд тэгсгээл өнгөр. Зарим л үнэхээр яшими бүр ингээд энэ байгаа даа гэл ингээд харахад да тэрлээж байгаа ч тийм. Ингээд яг өөрийн зураг мөрөг байхгүй шүү дээ. Өөхгүй. Тэгээ бас тэр сэтгэлийн бас доромжилж байгаа хүмүүс бас сэтгэлийн бас бодоод байгаа. Үнэхээр яшимэ тийм. Үнэхээр дургу байж чадчихээн. Тэгэхээр бараг тэр хүмүүс одоо тэгээд бараг та баярлах юм шиг. Тэр хүмүүсийн тархин дотор та түрээсгүй амьдрын гэдэг шиг. Тэр хүмүүсийн тархин дотор та муулан барин бэ гэдэг чинь болж ийл гэсэн үг шүү дээ. Яг тэрийг одоо би нэг бахархаал доромжлуулж байгаа нэг баярлалаа гэж чаашаа. Яг нөгөө Facebook-ны доллароо бол бас доллароо бол бас баярлнаа. Гэтэ яг арай л их стресстэй байна. Зарим нь нэр. Зарим нь бүр хувь чатаар орж ирж стресстэй шүү дээ. Энэ хувь чатаар монголчууд амар орж ирдэг тийм. Айгүйсэн. Яг нэг юм сонсоод ч юм уу подкастын төрийн сонсоод ногоон бомоо харагддсан шүү. Тэнгүүлийн онтааг ингээл ороод. Юу гэж чөө чатаар. Юу гэж чөө. Яг нэг найз биш бол өмнө харьцаж байгаагүй бол нөгөө нэг яг дуудлага нь орж ирэхгүй. Зарим нь орж ирж байгаа шүү дээ. Реквест тэгээд тэрэндээ ингээд тунтагнээд байдаг шиг над руу дуудлага орж. Зарим нь дугаараар залгам тоглох гээд гэдэг юм уу, зарим нь өргөц салах уу, яах вэ, бүрөө алхах өргөц салах уу, экон салах уу малгүй. Яг нөгөө амралтын өдрөөрөө бааруулмаар санагдсан шүү дээ. Энд нэг бааруулаад чи тэгж чадахгүй, ингэж чадахгүй. Яа чадахгүй чи лагаал гэдэг тэгэл да. Одоо бид нар ингэдэг шүү дээ. Одоо намайг лайв чинь гэдэг. Би насаараа ярьлаа да одоо. Надад бол нөгөө лайв чинь гэлэн. Одоо би ингэдэг болсон. Тэгээд тэр үнээс зүгээр холдмоор санагддаг тий. Магадгүй тэр хүн чинь нэг л энэ тийм сонгуул өгнө шүү дээ. Тэгэл нэг хүнийг дэмжиж чинь эсвэл нэг хүнийг харлуулж яхад нэгтгэл дэмж дээрээс нь бүлийдэл тий. Тэр ядаж нэг би байн хэлдэм та ингээд нэг лайв рил гэдэг юм хаа учрыг олчих. Магадгүй таны наад утас чинь сая хэдэн 100 мянган төгрөг утас үйж байгаа тий. Дүүргөр воноор хэрч үе тий. Тэгэхэд та маш смарт ухаалаг утас барьчиад утаснасаа тэнийг байна. Утас чинь чамаагүй ухаалаг л да. Гэхдээ жоохон энэ дүүцгэр ч юм уу тий.
Цэцнийхээ нэг функц юм тийм улаан ногоон тэгээ нэг бичлэг хийдэг, селфи авдагаас өөр наадгаж бас ашиглаж болдгоо шүү гэж бас заримдаа уурлаад хэлмэр санагдах. Тэ. Лайв рил видео үзэж байгаа цаана ингээл намайг хэл ингээл лайв чин гэдэг байна. Тэгэхээр би лайв чин биш гэж хэлдэг сүулдэ за тийм ээ тийм. Лайв хийдэг үстэй. Ерөнхийдөө 100% гэж авчихсан бол би 10% нь лайв реклам зар сурталчилгаа шууд одоо нэг за энд ингээд энэ хамт ол ирсэн байна гэдэг юмыг баг хийдэг. Гэхдээ хийдэг бол хийн штэ. Гэхдээ нэг ерөнхийдөө өдөр тутмын юм дотор чинь сард одоо 30 хоног юм бол 3 удаа ч юм уу тий. Лайв хийх шаардлагатай болол нэг шаардлагагүй болвол нэг Солонгост гадуур явахаар баг бүгд таньж байна. Танихгүй хүмүүс хэр даралдаж Солонгост. юу нэг оюутан дүүнэр бол танихгүй шүү дээ. Тэр чинь Facebook гэж юм бас. Хүмүүс бол тань шүү дээ. Ер нь тань. Ямар сэнтэл нэг манай найз Жанжогоос ирчээ тэгдэх байхгүй. Өөрөө шаардлага нь ингээд Монгол тав орно. Монгол юу хоёлаа ингээд би нэг тосчмосоо хоолзаад ч юм хаяа нэг таарж марал гэрүүлэр ирэхэд гой Монгол олоо идэх. Манай Монгол тав яа гэхээр Монгол таван дээр ч юм хүн таниад байгаа. Чи бодлаа гадаа ингээд өөрийгөө од гэж мэдрүүлэх гээд ингээд таван дээр дагуулж яваад идэм ингээл өөрөө шаардлага нь байж цуг ирчингүүтэй намайг өөрийгөө гайхуулах чинь тэгээ наа чинь наа явуулаад байгаа. Наа чинь үерхээр Монголтай гэдэг наа чи өөрийгөө одоо яг таньдаг гэж гайхуулах гэдэг юм шиг юм санаас. Ер нь тань ер нь гэхдээ ингээд таньж байгаа танихгүй хоёрын завсар чинь шал өөр. Би нэг жоохон анзаарахтай байхгүй. Хүний ингээд бие хилэмж нүдний харц эдрийг ингээд мэдлэгээс ахуулаад мэдчихдэг. Бид нар Монгол хүн байна. Зарим нь бол яалтчгүй солонгосцсон байна. Би бүр ялахгүй шүү дээ. Солонгос хүн болон Монгол хүн гайхаж ангууд дуурахгүй. Тэгээд ажлын явцад янгууд монголоор ирээд ангууд. Үүшээ Монгол хүн байсан. Би өөрчлөл үнхээр солонгос гэж бодлоо. Тэгэл солонгосоор надтай юм яриад би чинь нэг хэл байхгүй шүү. Тэгэл тэгсгээл нэг юм айлгаал. Висаны хэлтэй гэдэг байгаа шүү. Тэгэл өөр хэл нэг байхгүй шүү. Тэгээд энэ хэл сайжирцсан харагдчихлээ. Тэр яа. Би чир нэг монголчсан солонгос гэдэг үгнүүд байгаа даа шүү. Монгол хадмалаар солонгос гэсэн. Тэрийг тэг уншаад яг ойлгоод байгаа байхгүй. Солонгос нь тэрийг маш их ойлгохгүй шүү. Ойлгохгүй. Монгол тагаан бас ойлгохгүй шүү. Би ингээд нэг body language нь бол нэлээд хөгжсөн шүү. Би чи ингээд нэг 3 4 5 үгийг амар ашигтайгаар ашигладаг. Тэнгүүд нөөдөнгөт ойлгосон ч ойлгоогүй ч нэг 10 үгний нэг 2 нь ч юм уу тэгээ байж л байгаа. Тэгээ юм дээр нь энэ юу ийм үг хэлээд байгаа юм байна. Тэнгүүтээ эхлээд нэг 93 сар мар бол үнээр чармаасан л та. Сурчих юм шиг санагдал тий. Тэнгүүтээ ингээд сүүл рүү ингээд нэг жоохон ойлгоод ирдэг болонгууд ажлаа мэдээд ирдэг хэлний шаардлагагүй ч юм шиг санагдаач. Юу тэрийг юу гэж ойлгох вэ? Би миний одоо залахгүй их ч юм эсвэл ингээд тодорхой юмыг нэг энэ төвшөнд авахд бол ажиллаа гэдээ явахд бол бас хүндрэл бол одоо гарахаа болчихж байгаа шүү дээ. Байхгүй шүү дээ. Хүндрэл бол одоо комби азош интертэл ярих хэцүү шүү дээ. Комбит бол нэ гэдэг тагтал ирнэ гэж болчтой. Би нөө чучаараа машинтайгаа очиод чучаараа нөрөх гэж бас гангийн болно шүү дээ. Бас ингээд. Тэгээд ингэнгүүтээ яг ярианыхаа тембиг ингэж тавьж байгаа. Сажан нь яса жимё гэдэг. Тэгээд нэг донгийн нийлээд араас нь метон нэг чанго дахиад хэлэнгүүт ахэр өөдөөс их юм ярингууд нь мураку аачаа Монгол хүн гадаад хүн солонгос хүн биш юм гадаад хүн юм байна даа гэд бараг цаацаатаа оруулаад алтан байшаа зогссон. Тэг юм уу яа ямар ч нэг дунгаа хэлцэн тоотой хэлцэн. Тэгэл зогсож дахиад нэг юм яриад ангууд тэгээд ойлгох болчих эсвэл заримдаа бүр таг тасалцчих юм ч нөө. Тэгээд зүрхний бичлэг шиг ингээд нэг аль эзэн наттай яриад тахгүй. Амар урт юм яриад болтгоо. Тэгээд тэр дунд нь энийг ийшээ ээлгээ яваад байгаа шүү дээ. Би чинь нэг ингэнгүүтээ 조상에다 나 몽골 한국 말 못해요 гэж хэлчихэж байгаа байхгүй. 조상에다 나 몽골 말 못해요 гэсэн чинь нөгөөдгөө надруу ингэж гайхсан. 괜찮아 ойлгоцсон байхгүй. Тэгээд 한국 말 гэж байгаа. Монгол мал гэсэн чинь нөгөө чи бүр монгол гэсэн нэг ингэж гайхсан. 괜찮아 гэсэн. Тэгээд энэ нэмэргүй юм байна гэж боддог юм эсвэл за ингээд нөгөө өөртөө үүрэг ингээд хөөрхөн зарим солонгосч хөөрхөн шүү дээ. Өөртөө гүүж ирээд ингээд за энэ гадаад хүн байна гэдэг нь гүт ингээд өөртөө надад ингээд body language-аар юм гэдэг хэлээд байгаа хөөхтэй. Энийг өгчөөр ирэхээр зарим ч яг ингээд
гадаа тийм үү өдр яа. Тийм байрны солонгосод байдаг шүү. Бага энд одоо 40-аас 40 байгаа шүү. Тэр нийтээрээ айгүй байдаг шүү. Ер нь 10. Бид нар өөрсдөө л эвтэйхэн байж. Ер нь тэгэл ер нь солонгос ч гэдэггүй. Тэр улсын соёлын дагаад тий жоохон хичээгээ. Өөрөө ихээр бусдын эрхийг хязгаарлахгүйгээр ингээд тий яг засан цогцоод байвал би одоо ингээл манайхаа ингээл барьцлаа энэ төр гээл хийх. Яг тийм хүмүүс байна ингэхээр нэгдүгээр бид нар өөрсдөөсөө болж байгаа. Солонгосод тэр муудалцчих. Гүй одоо нэг сайхан юм хэл мэдэхгүй юм та. За шиба мибан тэр чигтээ бол ороод ирэхгүй бол юмч наа гүлгчлээ гэдэг. Тэгжил нэг уурлна гэж байгаа. Тэгээ уурлахаар бас чигтэг хэл орж ирнэ. Ууралцсан үед. Түүнээс бол яг ингээд наваа ингээд нэг доош яслах ч юм уу өгөөдөх тийм юм үнэхээр ойлгохгүй мэдхгүй болохоор чи ингээд нөгөө наа явж байгаа. Яг ингээд нэг яг мэддэг үг нөгөө нэг хүндүүд нь орж ирэх юм бол жипка гад би явчихуу гэл нэг юм тэрийг ойлгож нөөдлөж хэлдээх юм байхгүй шүү дээ. Ер нь бол нэг үнтэй ер нь Монголд байгаа ш. Мичн фамтанд нэг ирлэж модод байгаа. Яг тулсан үед бол тэгэл би чи нөгөө талынхаа хүний бас таатай ойлгох гэж үзсэн шүү дээ. Буулт их ч юм уу тий. Тэгэл үнэхээр ойлгохгүй бол тэгэл нэг за таач ингээл тэгэл зүтгүүлнэ шүү дээ. Энэ хүнтэй модохгүй гадаач монголч л. Манайх ингээл амар стресстэй ер нь ил мэддэг болооч тэр эсвэл яг эдэртээ дургу байгаад ид юм уу тий. Үнэхээр мэдээл лаг юм бол урдуур нь орол юм хийлдэ. Тэгэхгүй ингээд наан яриад гаслаад ингээд хүндэд гайхдаг. Үл зүгээрээ өвлөмшрөл тэр хүндэд хатгаал оролдож үзээд болохгүй болвол би нэг оролдож үзэн шиг юм тэгэхгүй. Зэрэгцээд ингээд наа чи энэ нөөтг нь бас нэг ажил те бас өөрийнхөө нөгөө ахалж явж байгаа гэдэг. Ахалж явж байгаа хүнтэйгээр ингээд энэ согстаа гэл гэрэлтэд ивэл тэгэл энэ ч гэсэн таатай байхгүй шүү дээ. Тийм шүү. Энэ ажил дээр миний хараад их стресс монголчуудаас аваад идэв юм шиг би санагддаг шүү. Солонгосуудтай бол би нэг юм ярьдгүй шүү дээ ажиллаад боохгүй те. Тийм юм ингээд мисний ингээд тэр хүнийхээ юм ямар системээр хийж байгаа нэ. Тэр яг үнэхээр 5 Монгол байж байгаа ажлаа бол 5 солонгосоос 5 тэглэл хамаагүй болсон шүү дээ. Хамаагүй шүү дээ. Тэнгүүтэл ингээд юундаа хагаад идэв ингээд стресстэй л яваад идэв. Хүн ингэчүүл ингээл тэр гардаа ажиллаа тараал ардаа яарад нэ ингээл байгаа мөхөр үгүй. Дуусчаал тэгэл Монгол шиг дандор болно гэж. Скол дэлгүүр хагаадаа тий. Дэлгүүрийн гадаа ингээд сууж гахт ингээд тэгин ингэж өөрсдөө тэгээд өөрөө тэрэндээ тасцсан байж болно. Бусад хүмүүстэй энерги цацаад байдаг. Бусад хүмүүстэй ядраагаад байдаг тий. Тэг чи ингээд гоё ярилцаж монгол хүмүүс чи монголоор гоё ярилц. Заримуд нөвчгөнжээ тийм. Юугаар яриад байна. Юу ястай ч тийм бидний чанаас чараад монгол гэдэг юм шүү дээ. Аль бид нар ороод мэдлэхэд л ер нь гадаад юм гэдэг нь хичнээн мэдчихэж байгаа шүү дээ. Би солонгосоор яг хэлээрээ халаад байгаа мөхөр миний Исаны хэлийг жоохон дөрмийн дагуул яриад байгаа шүү дээ. Гэхдээ яг ойлгоод ирвэл тэр дөрмийн дагууч ер нь ярихгүй байгаа. Нэвшишэнэл. Тэгээд бид нар тэгээ яг зүгээр өрөөлөө сайхас одоо ингээд ингэ ярьснараа энэ ста юу гэдэг юм балаас. Тэгэл ингээл тэгэлдээ ус тэрч байж байгаа худалч зарим нэг тастад оруулж байгаа комментөөч мэдчихлээ тийм. Энийг олоостай л гэж хэлж байгаа. Яг тэрэн дээр яг зүгээр би түрүү хэлээд байгаа шүү дээ энд ирснээр би өөртөө их сайн ажиллаж байна тий. Чи ямар сууг байсан бэ гэдгийг мэдээд байгаа хгүй. Тэгээ энэ улсад ингээд миний тэн Монгол дөөрийн доочин байсан бол хинт чамаагүй шүү дээ. Би зүгээр монгол хүн хөө монголооч гоё хэлчихгүй монгуу гэл нэг юм монгуу гэ мангууч гэдэг юм аа. Тэгэл монгол тэгэл яама гэж дуцчихгүй таснаа яаманаас нэг яа гэдэг хөөй гэдэг чинь шүү дээ. Тэнгүүт чи яа гэж мэгэл ингэж байгаа дээр ч бас харц гэл явчих шүү дээ. Тэгэл вэ яамаа гал тэнгүүт нэг юм бас энд дунд ч одоо бид нар бол яг үнийг хэлэхэд ямар бизнес хийж байгаа хүмүүстэй солонгосчуудтай ярьж байгаа шүү. Яг адилхан төвчний бор ажлын местийг насаар 20-30 жил хийцэн тий. Тэрнээс өөр ингээд зогсцсон. Бид нар чинь ихтэй сургууль бас судлаачдын төгсчөөд ирсэн.
бас төрийн албанд нь ажиллаж байгаа дэрч одоо энэ эмч цагтаа битүү ш тэнгэр. Тэгээ ингээд цэцэрлэгийн багш эмч одоо хамгийн ховордож байгаа мэрэгчлүүд бүгдийн дэрчсэн ингээл одоо агч нар ингээл цагдаад ажиллаж исэн төрийн албанд ажиллаж исэн эмч одоо уламжлалын эмч мэвч юм ингээл зөндөө олон мэрэгжлийн ингээд одоо Монголд ховордоод боловсон хүч олдохгүй байгаа гэж байгаа хүмүүс чинь энд ирсэн. За хэдүүлээ би чинь ажил хийгээд арай илүү бүр хөвгтөд баталгаа гаргаж өгөх юм байна. Мумар дутаахгүй байх юм гэсэн. Ингээд зайны тэрний хүмүүсийн мэрэгжлийг сонсохоор ихэнх нь улсын байгууллага хүмүүс байна. Тийм шүү дээ. Тийм улсын байгууллага. Хувийн компанид байгаа хүмүүс бас гайгүй хөвч бараг хийхгүй байдаг ч юм шиг. Тэгээ одоо хувийн хвшлийнхэн ч гайгүй ингээд бас өөрсдөө учир олцсон өөрөө өөрсдөө бизнес эрхлээд юм хараа ажил хийх те. Нэг хоёр ийж үзэн штэ бид нар чи ер нь зарим яхаар би яриад зүгээр аялах гээд ирж байгаа хүмүүс байж л байгаа штэ. Тэгэхэд тэр дунд чинь юм хийж үзье. Солонгосыг амархан гэж хараад ирээд за миний байх газар биш юм байна гэд явж байгаа те. Өөр ингээд явж байгаа хүмүүс байх штэ. Зөндөө миний иргэн тань зөндөө л баг. Тэгэхээр одоо улсын байгууллага ирж байгаа гэхээр ер нь тийм манай улс бас тодорхой хэмжээнд болохгүй байгаад байгаа мэрэгчлэлтэн ажлын байрнууд төр анхаарахгүй байна харагдаж байна тийм. Ажлын байргаас таатай орчин гэж байна шүү дээ. Одоо нөгөө нэг өөрийнхөө хийж болох энергийн түвшнээс нь илүү юм ачаал дүүрүүлээд тэгээ баг цалин өгöd байгаа шүү дээ. Одоо ингээл улсын сургуулиудыг харалт нэг ангич одоо 30-аас 40 хүүхэд байдаг хүн нэг багш яаж тэр бүгд тэр 40 хүүхдээ чинь ингээд мэдрэлийн ядаргаанд орсон. Ажилдаа дуртай тулдаа ч юм уу тийм. Хийх ёстой гэдгээр өөргөө ухамсарлаад боловсон чинь гүнгүүд яг хавдаг цалин мэлэн бол үнэхээр хэцүү шүү дээ. Одоо ингээл нэг практик найзууд ингээл байж байгаа нэгнийх нь ингээл би өвдөх тий. Тэгэл нэгэн дээр нь дөрсөн өдөрт ингээл 5-10 цаас өгөөл. Дүнгүүд л бид нар чинь яах вэ гэхээр ингээд өөр мэрэгчлийн талын маяг эхлэх юм шүү дээ. Зүгээр ч үгүй буруугаар ч үгүй тэгэл нөгөө хэл ахвал авилгал гэдгээр чинь танил тал ашиглана гэдэг чинь бол амар их биш. Би ч бас нэг ч юм уу тэгэл танил талаар тэгээд ингэж тэгвч энэ төрөс юм байхгүй. Тийм шүү дээ. Ажил нэг л одоо манай бизнес эрхэлж байгаа найз зөндөө байна. Тэгээд эднэртэй ингээл араа алууж яхад яасан бол яг цаг тухайд ингээл моохгүй бол 1 2 3 тутам бид нар нэг хинэггүйч байгаа болчт юм чи 30 40 гэж байж байгаа л тэгэл энд ирэхээс өмнө Солонгосыг яг юу гэж боддог байсан бэ? Ирээд төсөөлөөс ч хамгийн зөрсөн юм. Би 2 удаа ирж ирсэн өмнө тоглолтоор ажиллаад ирээгүй. Тоглолтоор ирж ирсэн. Тэгээд нэг яд штэ. Нэг сар марын чөлөө аваад амралт харж мардаг. Манайх ч ер нь бол 7 сарын 1-9 сар хүртэл амарчдаг. Тэгээ 2 сарын хугацаанд ажиллаад ирэхдээ одоо би нэг найзын дээр ирж байгаа штэ. Одоо Напагийн дээрэл одоо тий найзын дээрэл тэд баярлал. Тэгэл тэднээс ойрхон саамжилт гараад найз ингээл веб таньж өгдөг ч юм уу ингээл логин төрөөс гараад. Тэгээ бодож явахдаа жоохон буруу ханд авчихгүй. Яг олсон мөнгө олсон ч 2 сарын би 6 сарын цалин 2 сард олчлоо штэ. Гэж боддоод ингээд за ер нь бол Солонгос мөнгө олох боломжтой юм гээд 2 эрсдэлтэн дээр тэгээ ботчихгүй. Тэгээ яг өөрөө ирээд ингээд жоох удахаар болоод амжирсан чинь би ч нэрээ юу итгэлээ те. Юугаар 0 цас бас мөнгөөр авд юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд шампанчаас мөнгө юм бэ шүү дээ. Яг ингээ бие дагаад ингээ бас зарлага өндөртэй шүү дээ. Бас яг Монгол мөнгө зөнгөрөө шилжүүнд яг тэгэл өөрөө ингээл тэгэл 3 удаа мах үнсгээд яах ёстой лээ. Тэгээд ажилгүй бол бүр балрам те. Гарлаг гарч л хийдэг те. Тэгэл амар ажилтай хүмүүс энэ төр чи өдрийнхөө хоолыг өөрсдөө ингээд энэ байгууллагаар нь чинь барилга бол өглөө өдрийнхөө хоолыг идчин тэгээд цалингаа авчин тэгээд ажилтай байх юм бол учиртай л. Тэгэл ялчгүй давгчгүй байгалийн одоо нэг халуун баярууд бороо шорооч бас удирдлагын чанартай барилгын ажлууд энэ төр чинь байна. Эсэч ялчгүй тэгэл ингээл аргалаар хийдэг те. Үнэхээр л тийм үер ус болчихгүй бол цуцалдаг ч юм уу те. Тийм болохоос ерөнхийдөө яг ягсуг хийцэн дараагийн айл нь орох айл дараагийн айл ингээл байж байгаа нөхцөлд бол нэг ч буцаад идэггүй. Тэгэхээр
улирлын чанартай баяруудын тэгээд үнэхээр олдсон муу үед бол те ингээл иргэн тойрнолохоос шинэкод энэ төр. Тэгэд бол солонгосыг бол би үнэхээр зүгээр болон эргэл мөнгө олчдөг юм болов даалт шахвал. Энд мөнгө хураана гэдэг ер нь бас нэлээд төвчээртэй чанга хүмүүсийн ихэр ажиллагаа солонгос. Мөн. Тийм шүү. Одоо чи ингээл миний машин чин татвар даатгал гэж сарлах гарч байр гарч байгаа, лог газ гарч байгаа. Тэгээд заримдаа зогсоолны асуудлаас дүрм журм гэл торгуулна нэтэрэг гэл те. Тэгэхээр чи гарлага бол маш их гарч байгаа. Тэгэхээр яг тэрийг ингээд хоримтлуулаад мөнгө хураана гэх яг би гэдгийг нь хураана гэдгийг ойлголтыг өөрөөсөө ихээс эхлэх бодч мод ч юм уу. Бид нар ч Есаганаар ингээд өдрөөр авчдаг шүү дээ. Дөнгөд ингээл за нэг 10 хоног болгоё гэвч идэл наа нахаал нэг асуудал гарч ирэнгүүт нэг 5 өдрөөр 3 өдрөөр нь явуулангууд сарын эцээр харахаар сайн болсон баг. Дөнгөд нөгөө очиод тэнд очиод Монголд ч мөнгө олохоор арай өөр төвшөнд ч болоод юм шиг. Энийг санахаар яг нэг байнгаар нь нэг самшилт орчвол байнгаар ч мөнгө манайхан ч бард хийгдэг цөөхөн байдаг шүү дээ. Тэ? Өдөр нутгийнхан бол яг юм байнгын цалин малингаа авдаг. Байнгаар орцсон хүмүүс бай. Тэр нь ингээд арай илүү юм болдог. Ер нь бол үнэн юм шиг. Үйлдвэрүүдэр юм аа. Ингээд бид нар ч яг нэг бэлэн мөнгө ингээд хажууд байгаа болохоор тэр маш урдан гарах магадлалтай. Тэ? Дансанд нэг урагдал байж идэл ингээл тийм ч нэг юм нэг хүүхд юм чинь болчихсон. Энэ ч нэг юм бол энийг тэгэх боллоо, энэ тэгэх боллоо. Тийм ч мэрэгт болоо, тийм ч баярлалаа гэл юм уу. Тэр амьдралын шаардлага хэрэгцээ ер нь хийсэн шин дуусахгүй юм билээ л дээ. За энийг өчүүл за одоо нэг 10 хоног өчөөд болно доо гэж юм. Дахиад дараагийнхан гарч. Нэрийг нэг юм гарч л тэгэхээр дуусахгүй юм билээ. Би бодчихлаа лаа тэгээд энэ ч хүмүүс чи ингээд байгаад идэм байна. Ингээд нэг би одоо яг унталчунд ингээд нэг жил болгоно ойн дээр 3 дахь жилдээ хэлж байна л. Нэг унтаалс ирсэн чинь 1 жил гэл. Юу болоод байгаа юм бэ? 2 унтаалс ирч 2 жил те. Тэгээд жоо мандарж байгаа 3 унтаалс 3 жил гэл гэж. Тэгээд нэг хүмүүс чинь нэг удаагаа 5 жил, нэг удаагаа 10 жил, нэг удаагаа 20 жил гэл идэм байна гэл. Яг нөгөө өдөрт хэрэглээ ч юм уу ингээд бид өнөөдөр нэг ахтай уулзаад гисч. Ахны дамжраад гэр бүлээр амьдарч байгаа юм. Манай иргэн тойрны аав ээж эхнэр хүүхд бид нар зээлгүй л амьдарч байна. Сайхан өргүү гэх юм. Өргүү л амьдарч байна даа гэл. Монголд бид нар ч өр төлөхгүй үзээд идэх те. Тэр чинь яг энэ харьцангуй. Тэгэхээр айл талдаа Монголд ч бид нар ингээл заагаад тгшээ бол болчихно гэж бод. Эндээс ч гэсэн бид нар Монгол руу явмаар санагдал энэ ч хэр удах юм те. Яг үнэндээ одоо ингээл хүний 4 мөчөө 1 мөчөнд байхгүй болоход л ер нь бол солонгост ч ямар ч амьдрах боломжгүй болчих шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бизнес амарч байна. Яг нь одоо надад миний энэ зүүн хөлн дээр 4 сар 2 сард гарсан баха. Ийм шүүгт үүгээд нэг ийм одоо яг гიშгээр амар зүүн дээр гიშгээд байгаа юм шиг. Бензин ингээд арга хэмжээнд болохоор би ч өөрөө тоохгүй ч гайг болчлохоор буцаас идрэг ийм наалт наадах. Яг би сүулт ингээд тэр өвчнөд дасч эхэлж шít ингээд нөө за энэ байж л гэдэг ингээд тэг ингээд эхлээл амар хэцүү ингээд хазгаа мөрөг шиг сүулт яг нөө төхөр ингээд гიშгээл тэгэл ингээд амар түүхтэй амар зөөртэй тэгэл тэр хүн яг эрүүл мэнд бие өвдөд эхлэхээр те тэгэл амар тийм юу санагдчих жоох. Нэр би одоо яг эрүүл мэндэ бодохгүй бол энд ингээд одоо анхаар зэрэмж үгээс болоод бэртэх гэмтэх юм бол хэцүү шүү дээ. Тэгэл 14 хоног энэ ер нь гэртээ өвдөх дуусчих. Тэр ихэд ингээд бүх юм харав. Би 3 хоног дараалж амарч ирсэн үг зөндөө шүү дээ. Одоо сандуудаа солонгос руу яаж ирэх үү ч юм уу ингээд солонгост амьдрыг зөвлөгөө авч байгаа юм шиг. Би ямар ч зөвлөгөө өгөх боломж чадахгүй би чаддаг уу? Би чинь зөндөө би явмаар гарах хаана наадахгүй мөнгө их олохгүй хэрэг би тэр бол харьцангуй асуудал. Тийм болохоор би тэр энд ирээд амьдраа гэх ямар ч зөвлөгөө өгч чадахгүй. Тэр нэг баг уриалгачгүй. Ер нь бол их орондоо эндээ очирлоод амьдрахгүйс энд гадны орыг яг гадны орыг өөрийнхөө бас нэг ирээд үзчихэд бас гимгүү. Яг тэгэхээр те нэг үзчих юм бол ийм байд юм байна. Тэгээ нөгөө Монгол ахуйгаа сан те их орон гэдэг зүйл илүү үнцэтэйгээр мэдэрч байна. Маш үнэтэй. Манай нэг ах ирж яхад манай найз тэгжсэн байхгүй. Юу зэх юм бэ гэдэг тэгэхгүй. Шинж манай найз адууны махал идэе даа.
авидэр гэдэхгүй. Өөр юм байхгүй. Юурс хэрэггүй гэл. За нэг хати айрэг. Адуу нэм хайрэг гэдэг. Тэгээ би авч ирсэн байхгүй. Тэр нэг сонир биш л тийм пакетлж макетлал ингээл яг хэвтэйхэн. Айрэгч бас нэг бодлын нөгөө юу яадаг савлгаат гарцсан. Адуу нэм хагш яах ингээ нэг юм яхтай бас оройдоо шүү дээ. Тэгэл чануулаад ингээд авчирч яхад идчих байсан сони юм хөө адууны махцахаар ингэж үлсдэв багт. Гайхаж одоо бүр би чинь бүр адууны мах цустай гидс интерлээс л айрэг мэрэгч бол ингээл бодох төд идэл ингээл араа нашуулсан гэл. Асгарч байгаа. Тэгэхээр яг энэ Монгол ах уу тий одоо чи ингээл халуун болж чинь ингээл нэг юм салхи тий нэх гой сэрхүүл салхи борооны дараах тийм сэвэлцэн салхичийг хэлтэй өөрчлөх гоё. Ер нь бид нэр хөгжилтэй оронд амьдраад байгаа ч гэсэн хамгийн үнэтэй зүйл нь их орон байдсан бэ. Тэгээд ер нь баг бүгдээрээ залуу байгаа тэр их орондоо очиж хөгжүүлээд энэ улс их оронтой адилхан болох тэр баг тэмцэх ёстой юм байна да гэж миний хувьдээс хэлээд бодож байгаа. Таны хувьд энэ дээрээ орныхоо үн цэнийг ер нь юун дээр нэлээд мэдэрсэн бэ? Бид нар дэндүү чөлөөтэй. Ураараа юм ба. Биднэрт хариуцлага гэж байхгүй. Өөхөө дуртай үедээ ажиллага хийгээл дуртай үедээ амраач гэх юм. Манай дурын театрч бол харьцангуй тийм биш л дээ. Нөгөө нэг юм улирлаараа жилээрээ төлөвлөгөө нь гарчин. Тэгэл 17 цагт гэсэн бол наг ганц театраас сурсан зүгээр манайх цаг барилт яг цаг юм тухайд тэр нь бол яг энд нэг тийм сонир биш. Би бол нэг ажлаа соцрох ч юм уу ажил ингээд үнтэй ажил ярьсан бол нэг хоцрохгүй байх юмсан ярьсантай байх юмсан гэж иргэмэлцдэг байхгүй. Надад нэг гоё байгаа юм л харуулад байдیں۔ Гоё идж байгаа юм харуулад. Тэг Монголд байгаа хүмүүс ч яг бидний ч гэсэн гоё амьдарч өнгөтэй байгаа тийм гээд бодоод байдаг. Тэгээ таны бичлүүдийг үзээд бодит байдлуудыг бол ирхий харьцангуй ойлгож байгаа баха. Тийм шүү дээ. Одоо н хаяа ингээд нэг юм бас мах шарах ч юм уу ингээл олон газар өө зугаалаа шоу үзсэн ингээ нөгөө юм зорилго мөрдсөн тэнэгт. Энд чи хүн болгон чи ингээ нэг юм гой ажиглалтай мөчөө өнөдөр ингээд тийм шүү дээ. Яа шүү дээ. Ер нь сошиал дээр тийж муу мухаа харуулад хийж идэх хүн гэж юу байх вэ? Сошиал дээр гоё байгаа зүйлээ. Би ч л жоохон энэггүй шүү дээ. Аач одоо олон танил хүн болохоор бас. Энэггүй ч яг нэг тэр нь аливаа зүйл чи өөр байх л гоё шүү дээ. Тийм ч ингээд нэг хэлбэр захирагдал. Би яг жоохон нөгөө юуны талд би ч нөгөө жүжигчний уран чадвар дөөрийн дуулаач мэрэгчл тэгээд жүжигчний уран чадрын хичээл мичэл орно шүү дээ. Юу яг миний нэг ярьж байгаа нүрний мимик ч юм уу те. Энэ мэд чинь бас тэр жоохон нэг фантази юм басан заримдаа орно шүү дээ. Тэгвэл ингээл зүгээр л ингээл өнөөдөр ярил хамаа хийж үзэхгүй ихлээл нэг манайх мэдээлэл аим богинохон мэдээллийг авдаг болсон. Одоо болот фарм одоо нэг мэдээллийн хэрэгслүүд нь шүү дээ. Тэгээ зөндөө олон юм TikTok, Instagram, Facebook гэнэтэр ингээд тийм юм амар их байгаа болохоор эндээс ингээд мэдээлэл амар хурдан авдаг болчиход. Тэгэл нэг 4-5 минут юм бол гүйцэд үзэхгүй шүү дээ. Бараг заримдаа миний рилийг бүтэн ч үзэхгүй гэж дүгэлд хийцдэг байхгүй. Тэ? Тэгтээ таних нэг сүнстэй байт юм аа. Нэг ингээд эхлүүлчихээр үзчихэд идэв шүү дээ. Энэ яг хүн хөвсгөлтээр нь юу ярих бол яг яах бол гэдэг нэг тэгсэн мөртлөө нэг амар эдит мэдэд ч юм уу тийм ерөөсөө байхгүй. Яг байгаагаар нь ингээд тавьчихсан. Тэр нь айгу гоё санагддаг. Тэгээ би эдит мэдэд хийж чадчихгүй. Тэгээ нэг бодож байгаа нэг л хийхгүй бол олон тавтаа дөрөнгөд бид нар сэдвийг хайчдаг байхгүй. Худлаа болоод байна. Яг нэг эмоцсон дээр нэг яриад тэгэл одоо эмоц чинь гэдэг барыг онгод орж ирж байгаа хөнгөд. За яг ингээл эмоц оронгод шууд камера асаагаад биччихв. Тийм шүү дээ. Одоо ингээл манайхан зарим нь ингээл завсар зайгуул ажил хийгээд гэж бодож. Тамхи татна тийм шүү дээ. Тамхи татна нэг юм ярилцсан буун ийш тийшээ явна тий. Пауз гарна шүү дээ. Тэрэн дээр чинь л ингээл дэрийг чинь нэг утас гаргаж ирэл 50 рек дараал тий. Тэгэл нэг юм яриад буухад тэр нэг тамхины хугацаач хүрхгүй байхгүй. Тэр нэг усуу ямрыг гэлдэг. Тэр хугацаанд дээр л явдаг байхгүй юу? Тэрэн дээр яг юмаа буулган гал тий. Ингээд одоо иргэн дөрөнд хүн байхгүй шүү дээ. Миний бичлэгэн дээр нэг ч удаа нэг хүн ч юм уу тий цаана явж юмч харагддаг шүү дээ. Монгол хүн дээр тусна. Тэнгүүтэл таараал лайв шаачгууд дээр ясаар цаад. Заримдаа уурлаа шиж.
Яг чиний яг юу бичгүй би гэл. Тэнгүүтэл чи ингээл гайхаал. Чамаа бичээд баг хүн тоож үзэгч бараг хэлчихсэн биз дээ. Ядаа ямар ч шаардлага байхгүй тэгээ бичээ. Гэхдээ яг заримдаа ч хүн ч бас нэг уурлаа шүү дээ. Мөн лайв хийчихв. Лайв шаач маач гэдэг. Яг чиний юу бичгүй би гэл. Тэр нөгөө хүндний хандлага шүү дээ. Тэр яг ингээл гоё уулзаал ингээл эхнээсээ ингээл таниад байгаа мөртлөө танихгүй ч байгаа юм шиг болгоол тий. Тэгснэ л нөгөө стата таарчлаач гэдэг юм уу тий. Тэгэл нэг юм бие барьсан. Тэгвэл хүүе сагнаа штэ тий. Одоо фэйсбүүкээр л гардаг үтэйгээл тэр хүнтэй ингээл ажиллах чинь гэдэг юм өдөр гоё өнгөрөх ч юм уу тий. Ингээд тэр чинь ингээд нэг юм бас нэг юм ярих хэрэгцээ ч юм ингээ гарцсан. Тийм шүү дээ. Ингээд нэг юм ингээд нэг таата байгаа. Таг байгаа хүмүүс нь өдрөөс нь таата болж эхэлдэг байхгүй. Энэ хүн чи ийм хүн юм байна гэл тий. Тэгвэл ингээд зарим нь ингээл магадгүй за ингээд би жоохон сошиалд бол нэг юм юу харагдчих юм талдах ч юм уу тий. Ингээд ажил хийхгүй утсаар бичлэг хийгээл явж идэг хүн юм болов уу гэд хард юм шиг. Тэгвэл чи тийм байхгүй шүү дээ. Хэрвээ би нөгөө нэг цагийн цоорхоо тий нэг амралтын хэсэг тэр үе дээрээ пауз гарсан үедээ тий одоо зарим ингээд самсалтаар очиод миний Gmail буулга тий саах юм маань өөртөө хийнэ тинжаа ингэдэж шүү ингээд тий одоо бусад хүмүүст ч юм ингээд нэг юм хийх дург хүмүүс байдаг шүү дээ тий миний Gmail болгочтой тийм юм яах ингээд нэг тим юм биш таардаг байхгүй тэгэл чи саамшил болгон өөр тэгвэл нэг саамшил 10 хэдэн жил болчоод тэргүүрэл явдаг юм гаал өөрийгөө исач ингээ ботцсон хүмүүс байж тийм бүр гайхаал тэрнээс өөр хязгаар би ч одоо тэгэл юндаасаал ахуулаад тэгэл бүхэл ч одайны бүхэл худлаа дуудалж ярьсан болгоч овоо хэдэн саамшил гарчлаа шүү дээ ерөнхийдөө энэ саамшил ямар юу гэдгийг ерөнхийдөө нэг бүгдийг мэдэхгүй ч гэсэн ер нь бол маш их гарсан баха би ер нь амар олон саамшил гарч үзсэн үний нэгээр бол Солонгос бараг бүх газар утцсан л байгаа юм. Тэгсэн баг. Гэтэ нөгөө юу штэ. Ороод нөгөө юм хийхээс илүүтэй нөгөө доор жимжах буулгах жимбараа гараад ингээд бол энэ яг оргил нь бол би бол динжан болъё гэсэн тийм юм боддгоо. Яг юм би та дими явах уу. Тэгээ ер нь энэ ч нэ байж хагаад Монголдоо очиж дэмжээ амсан. Ерөөч гээд за ер нь холынхаа цаг болоос нэлээ явчлаа. Өөрнөр хамаагүй ярьчихлаа. Тий нилээ дуусах бол чинь тэгээд танаас нэг асуулт ер нь асуугаа таглаа дуусах тал руугаа шийдье. За таныг ингээд нэг өдөр ч юм уу эсвэл нэг сарын хугацаанд Улаанбаатар хотын дарга эсвэл Монгол улсын ерөнхийлөгч болвол та яг юу өөрчлөхийг хүсэж байна? Тулгымцаа асуудал чиг. Ер нь хотын даргууд харагдана боржуурлах таарч шүү дээ. За тэр ч юу юм бэ гэнэ үү? Миний нэг юм хардгийг. Хардаг юм ингээд энэ одоо энэ зам дээр гарч байгаа шүү дээ зам тогтчлт тий. Манайхан чи ингээд эрсдэр суурьлын амьсгалтай байжж ингээд юм явгууны замууд ингээд одоо энэ Солонгос ч нэг юм айхтар мөслөг хөлт харьцангуй бага шүү дээ ер нь бол. Тэгвэл ингээд юм зуны эмийг өвөл тавьчдаг тий. Тэгээд явхад би ч гэсэн ингээл талбай дээр нэг амар савж унжидаг байхгүй. Зүгээр төв талбай дээр явж байгаад ингээд бүр ингээд тархиаар савж унжижсэн байхгүй. Сүгбаатарын талбай дээр явж байгаа ш Чингисийн талбай дээр явж байгаа. Тэгээд ингээд бүр манарт л ажиллаад тар манах дөрөв театр. Тэгээд би ингээд хараад ямар сони юм бэ ингээд ийм гялгар юм ингээд цасан дээр ингээд нүстэй шахуу юм шиг ингээд цасан дээр чи ингээд бороо цасан дээр ингээд халтарж байгаа ш. Тэнгүүт одоо энэ солонгосуудын юм хараад тахад ингээм зууралттай ямар ч үед жилийн 4 өдөр л өвлж өс ингээд юм зууралттай юм бэржгэр юмар ингээд хийцэн байгаа байхгүй. Нэгдүгээр тийм хоёрдугаар одоо энэ дугуйтай болоод скутертэй энэ хүмүүсийг ингээд явах боломжоор нэрсөө хангаагүй. Ингээд ийм том юм борчуурнууд би өөрөө Монголд 3 жил дугуйнс байхгүй. Машинаас татгал зэгээд эрүүл мэндэд анхаарэ гээ. Тэгэхээр ингээд ийм хоёр зүгээр нарийнхан замын уул зурдгууд ийм том ингээд ийм боржуурнууд. За боржуур таатын дарга нараа хийж болно, компаниудаа хийж болно. Хүний зорчих хэсэгтэй ягуу хэсэгтэй нөхцөл хүний дугуйтай айхтар дугуйн зам байхгүй ч гэсэн ингээд ийм яг ингээд ийм замтайгаа адилхан ингээд ийм нэг хэсэг ягууны гарц одоо дэрэгцэртэй хүн явах тим юмыг л хийчихээсэй гэж боддог.
Бид зөв тийм юм хийрч ирж нэг рилэн дээр оруулж үтсий. Чи дээр машин гаргаад зогсооч чинь гэдэг байхгүй. Тэгээ ингээд манайхаж боржурч байсан давал зогссон. Налуу хутанд гаргаад зогсчт юм байна л. За тэрийг яг үнэхээр та тэр хүн дээрсэн бол тэр торгол моргол энэ бол зүгээр хайргүйгээр те. Манайхан загсаалаа шийдэггүйгээр чи унжил байгаа бол наадхаа зогсоолыг өөрөө хүн тугуудахгүйгээр нэг асуудлыг шийдвэл дараагийн асуудал нь гарч ирээд байдаг. Тэгэнгүүт энийг хийчихвэл эн чинь ингээд бэшив гэдэг. Гэтэ ингээл нийт шат дараалаар нь тэр чинь хийгээл ажиллаж хийцэн байх хэрэгтэй бай. За хийчихье. Хүн яг ахаад тэнгүүд нөө машин дэрэг тавиад байгаа юм бол тэр шатных ямыг ахаад хариуцлагатай санхүүтэй нэрх хэрэгтэй. Одоо би одоо машин хонжидлээ шүү дээ. За ингээд нэг 3000 торгуул эсвэл нэг заримдаа хайпасны мөнгө ингээд дуссан байдаг шүү дээ. Тэгхийн ингээд 3000-аар 2000-аар гарчдаг шүү дээ. Тэнгүүтэл чи ингээл би өөрөө тэрийг санамсаргүй эсвэл их торгуул ч юм уу их юм биш гэж ойлгоцсон явж ангууд 2200 2400 болж яснаа. Тэгэл сар удангууд 10 дахин ингээд тэр чи 20,000 цанг болцсон байж үе тохиолдлоод өөрөө анзаарахгүйс болцсон байдаг. Тэнгүүтэл чи хүний санхүүтэй юутай нэрч шүү дээ. Хариуцлагатай. Тэгэл төрүүчтэй. Дүнгүүтээ нэг одоо энэ кредит оноонууд байдаг шүү дээ. Тэрнээс чи хасаал ингээл баалчлалан голч байгаа. Би асуулахгүй тул нэгдүгээр дөрмөр явах хэрэгтэй. Хоёрдугаар цаг тухайд хийх хэрэгтэй байна. Тэ. Би одоо нэг одоо энэ машины торгуулууд дээр ингээд тэр торгуул тавьж байгааг би зөв гэж боддог. Чи машины зогсоолгүйгээд хүний эрхэн талдаад нийт эзэмшлийн талбайд тавьж байгаа юм бол машина магадгүй хүний солиултаар өөр газар тавил та. Тэ? Эсвэл төлбөртэй зогсоолтод тавил та. Ингээд яг тийм жоохон хотод тэр их машин ч хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм. Заримдаа бол тэгж боддог байхгүй. Би өөрөө тэгж бодоод сүүлийн 3 жил ерөнхийдөө дугуунсан. Дугуун замаар явах чинь төгтөө шүү. Одоо байхгүй ч бараг шахуу. Тэгээд машин замаар дээр гутан зарим нь зэрлэн дайрна гэж ойрлон чарлан дугуун замаараа яваач гэл ингээл яг асуудал зөндөлтэй. Тэгтээ шийдэхийн тулд тэгэхээр би хамгийн дөрөв тэрийн том боржурнууд хийж байгаа юм бол ингээд налууллаад байгаа ингээд усны хаялга маялгатай юм аа хийчээд бид нар бол нэг байнга эднийх шиг борооны урсгалтай юм биш шүү. Нэг гой хийчихвэл нэг гой болчмоор санагдаад байна. Тэгэхгүй ингээл заримдаа ч бас ухаан өрөхгүй юм. Тэгээд боржуур гэдэг. Боржуураал тэгвэл ер нь нэг мөсөн л зэгцтэй та тий. Тэгвэл отын дараа боржуур хийж байгаа бол яд зүгээр ингээд хүн тий одоо тусгай хэрэгцээд хүмүүст ундаг дугуйтай скутертэй, роликтой, өндөр скийтэй хүн ингээ юм замаа ингээд тэгээд одоо эн чинь хэдүүлээ технологи маш том ерөн үед амьдарч байгаа. Одоо хаана их одоо 2 хөрчөөсөө судлалт хамгийн их Оросод одоо хамгийн их хүйтэн бүсчлэлтэй газар тэд нар ямар юм хэрэгэлт юм бэ тэ эсвэл энэ урд руу хятад руу гараад энэ бороо цасны үед яат юм бэ нэг хол яваал энд судалгаа хийгээл тэ Сингапурын энэ Солонгосын хөгжилтэй бид нар ингээл тийм албан айлчлал хийж яхаар яг юу хийгээд нэг очиод судлаад одоо болилдоо тэр AI chat GPT-гээс асуулт тийм ээ. Тэгээ ер нь хараад байгаа. Гэтэ одоо бид нар төр өдөрж байгаа хүмүүс ч юм уу. Тэнэг хүмүүс л биш үдийн бэ. Биш менеж ухаантай хүмүүс ингээд нэг чинь нэг тэнэгтэй юм бол хийгээд байдгүй л юм байлээ. Үнэн шүү дээ. Би аль үнэн манайсаа тэнэг хүн толгой дээр л гарцсан. Үгүй манайсаа тэнэг байсан бол сонгоог байх сонгогдсон байж байгаа бас тий. Тэгэл ингээл чагсаалт дээр гарч ирсэн мэрсэн гэдэг. Бүр хараач хүн байж тэг ингээд гарч ирсэн мэн гэдэг өдөртэй дэж ин гэдэг ч ухаантай л байгаа шүү. Тэгээд одоо ингээд хийгээд байгаа энэ утгагүй юмнууд нь зүгээр юм тэнэг гэдэг шалтгаанаар бараг халахвч хийгээд байгаа юм шиг тийм. Эдгэрс тухайн мотой ийм сэтгэхгүй гэдэг ухаантай биш ингээд материалын зүйлээс одоо ингээд урдаас тийм юм ингээд нийлүүлээл магадгүй хэдээр авсан тэднэртэй хэдээр авсан гэж яац ингээд нөө сонгуульд гарч ирэхдээ маш их мөнгө зарцуулсан хүмүүс чинь буцаагаад юм өстой ингээс юм шаагаал 3 4 5 дахин хил болоо тэгээ нөгөө мэдээлэлд орхон боломжн дээр суугална хатаа амтсаад маш хахал нэг амар утгагүй байдаг шүү дээ ингээл ороо ингээл сонгол болохоор солигдоол тэгэл нэг нам нэг дарга нь гарч ирэхээр ингээл гуугаар нь чавчаал ингээл харч ингээд сүултээ бүр тэгэхээр бид нэр ингээд тэнийг нэр чиний хэлдэг юм байна. Тэнийг юм шиг халгаж хийж байгаад ингээд маний дээр нь бүр тэнхтүүлээд одоо ерөнхийдөө нэг сонор сэрэмжийг юусэн алдсан сурнуулж. Жохон боломж алдаад сонор сэрэмж гарах юм бол тэгэл
баг ирчүүл өгөөч болж байгаа магадлалтай. Ингээд дотоод үлээгээд байж л байгаа тэр хүмүүс. Манай нэвтрүүлэг чинь 5:30 гэсэн подкаст байгаа. Тэгээд 5:30 гэдэг нь очир нь анхудаа асуусанд баярлалаа. Ерөөс хүмүүс асуугаагүй байхгүй. 5:30 гэдэг нь ерөөхдөө Солонгост өглөө босдог цагийг. Оо гал. Тэгээд 5:30 ер нь ихэнх хүмүүс 5:30 гэж босдог. Би өөрөө бас 5:30 гэж босдог болохоор. Тэгээд Солонгосын амьдралын талаар ярьж байгаа учраас тэр хамгийн энгийн нэр их юм уу? Тийм утгатай баш. Тэгээд дүүн үүлэг гэдэг юм цүнхний брэнд одлон гаргаж ирсэн. Тэгээд одоо худалдаанд бол байхгүй байгаа. Одоо ерөөсө дахиж зарагдахгүй гэсэн. Тэгээд одоо хитгэн ширэг үлдсэн байгаа. Тэгээд хахтай нэг дурсгал болоод наач юм бол Исанд бол үүрэхэд бол бас аюу гоё идэг шүү. үүлэг аим гоё юм. Харж би задлаад үзүүлээ. Тэгээд ингээ яагаад худалдаанд гарахгүй гэж. Яг цөөхөн шиг гаргаад тэгээд байсан. Яг нэг орох хамаг загвар дизайнуудыг нэг өөрөө бодож яг миний толгоноос гарсан юм даггүй. Энэ үнэхээр тийм юм байна. Үүлэг гэдэг нь үүлэн хээг гэрхүүдэд өрсөлж. Хийсэн тэг үүлэн хийтэй. Энэ одоо энийг яасан өөр гараар юм уу? Хатгамал шүү дээ. Наамал. Хатгамал наамал юм аа тий. Тэгвэл яг л манайхныг харах юм бол нэг тийм жоохон ориг бүүз тэгээд сарвчтай малгай нэг ийм загварын цүг хүрсэн бол тэгэл ойлгомжтой. Зөвхөн Монгол Nike Mike үрж чаар Монгол брендийн зөвхөн. Гэтэ одоо угсаа худалдаанд гарахгүй учраас. Худалдаанд гарахгүй гэж магадгүй зүгээр би энийг тухай ч юм уу үрээд нүүр царай нь болоод энийг ерөнхийдөө өртгөн хэдээр босгоо. Гэхдээ босгоо гэж яах вэ? Худалдаанд хэдээр энэ 80-100 мянган хооронд анх 100 мянгаар гарч ирсэн. Тэгээд сүүлдээ нэг карт холдер молдер болгож гаргаж ирсэн. Төрөвч болгож. Тэгээд төрөвчөнд дууссан. Цүнхэн ерөөс итгэн шиг үлдчихсэн. Одоо нөө материал эдрийн бүгдийг Солонгосоос харж мараад энэ зах махуудаар яваад гоё нэлээд хөдөлмөр шингэжиж бүтсэн. Гар өртөө заа. Баярлалаа юм гоё бас дээш харсан сав гэдэг шиг нь ясаа эндээ ингээд цалингаа ингээд тэг шарнууд нэг дэндээс ингээд цухагаал унж мунхан цаашаа ингээд энэ дотроо ингээд дүр мөнгөтэй аль зомогтой тэгээд одоо бүх хэрэгслүүдээ эндээ явж байгаа. Баярлалаа дүүдээ. За тэг баярлалаа. Цаашдынх нь ажил амьдрал багтаа хамгийн сайхан бүхнийг өсөе. Тэгээ удахгүй хэдүүлээ Монголдоо болцаад. Өдөө Монголд очиод дахиад энэ бүхнийхаар даваад дахиад ярьцлагыг хийсэй. Тэр үед ямар гоё юм бэ? Тэ миний контент ч дахиад олон үзэгчтэй болсон байх. Таасан контент эхлүүлсэн байх. Магадгүй би бас юм ийгээд таны контентэнд ороо сууж авах чиг хийх. Төгөөс амьдрал баялаг тийм ээ. Тий. Түүн тэгээд нэг юм хэлэхэд сошиал дээр ингээд түүхийн талаар ерөөдөө Монгол дүгнэр ч юм уу хүмүүст мэдээлэл бас хүргээд ингээд бичлэг хийдэг. Тэгээд Монголд очиод бас тэр талаараа ч юм илүү мундаг хүн болцсон байх ч юм уу тий. Тэгээ бүгдийн ерөөгөө дуусгаа да. За тэгээд за баярлалаа. Дүү дамжилт үсэе.